Та итгэлдээ захирагдаж байсан уу? Тэгвэл таны итгэл таныг хорж байсан уу? Эсвэл таныг хамгаалж байсан уу? Бид өнөөдөр мухар сүсэх ба итгэл үнэмшил гэсэн сэдвээр ярилцахаар Чингис Mindset Community-гийн үүсгэн байгуулагч Тэнгисийг урьсан байна. За нэвтрүүлгийн ерөнхий ивэнтгч Солонгосын алдарт New Origin брэнд. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. За хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. За баярлалаа. Урьд зорилцуулж байгаад баярлалаа. За хоёулаа их сонин сэдвээр ярилцах гэж байгаа. Тэгэд хоёулаа эхлээд мухар сүсэг гэдэг юу нь яг юу юм бэ гэдэг талаар хоёулаа ярилцаа тэ. Тэгэхээр хүмүүсийн өдөр тутмын ажил үйл, зан үйл тэ хоногийн 24 цагийг ингээд таймлайн дээр нь гаргаад харангууд хийж байгаа бүх акшн үйлдэлүүд байгаа шүү дээ. Тэр үйлдэлүүдэд ямар нэгэн утга учир буюу одоо тухайн хүндээ ч хэрэггүй, бусдад ч хэрэггүй амин сүнсгүй үйлдэл юм уу? Тэгэхээр энийг бид нар болохоор юу талаас нь задлж ойлгох л доо. Эзэн бие буюу эго, хүний оюун ухаан. Тэр оюун ухаан бол ямар нэг үйлдэл хийж байгаа. Гэтэл сүнсэн бие гэж байгаа. Тэрний ард нөгөө бэлэг чанар гэж байгаа шүү дээ. Сүнстэй, сүнсгүй, энэ хүний яриа, илтгэл нь ямтай амьгүй гэж бид мэдэрдэг, ярьдаг те. Тэр ямар ч амьгүй үйлдэлийг л мухар сүсэг гэдэг. Дэлхийн ертөнцийн анх хууль гэдэг зүйл үүсгэхээс өмнө зан заншлын эрх зүй одоо нийтлэг байсан. Өөрөөр хэлбэл хууль гэдэг зүйл байхгүй. Зүгээр тэгж болохгүй, ингэж болохгүй. Тэгвэл тэгнэ. Сүүлдээ бид нар хуультай алсан тийм. Тэгэхээр одоо хүртэл монголчууд битэл дэлхийд даяар хэдий цаас дээр бичигдсэн хууль байдаг ч гэсэн бид нар зан заншлаад авдаг. Манай улсын зан заншлуул энэ, манай орных бол энэ гэж ярьдаг. Тэгээд тэр нь ингээд зан заншил энийг мухар сүсэг хоёр гэдэг зүйл уг нь хоёр тусдаа байх юм шиг санагдаад байдаг байхгүй надаа. Сүсэг гэхэлэр илүү нөгөө жоохон бүр ингээд итгэл үнэмшил баг тэ тэрэндээ итгээд байгаа нь баг аврал болох гээд байгаа ч юм шиг тэ эмнэлэг орохгүй баг тэгчүүл эрүүл болох гээд байгаа ч юм шиг. Хавтартай хүнийг бөөдөр очингууд идэх чинь гэдэг ч юм уу одоо юу идэх чинь нэг юм зан заншил мухар сүсэг хоёрыг ер нь ялгаж цалгаж ойлгох хэрэгтэй санагдаад байгаа байхгүй надаа. За маш энгийн амьдралын хэрэглээг нэрчээ. Ямар хүмүүс шиг жинхэнэ үнэн зан заншил үндэснийхээ тэр уламжлал соёлыг үнээр нь дагаж өртөөлүүлж хож үйдэ үлдээх үхээр энэ нөгөө сүнстэй хүмүүс гэж ярьдаг. Сүнсэн бие. Хүн ийм эзэн бие буюу логик оюун ухаантай харьцуулсан сэтгүүтэй. Түүний ард бидний цаана нь сүнсэн бие буюу мэдрэмжийн юм сав бичдэг. Тэр мэдрэмжийн сав хийж байгаа зүйлийнхаа яг цаад зүйлийг нь мэдэрч идэг. Хоол идэх юм бол амт шимтгийг нь мэдэрч байгаа тийм. Хүнтэй харилцах юм бол өгүүлэмж агуулгыг нь мэдэрч идэг. Үйлдэл хийх юм бол тэр цаад хийж байгаа зүйлийнхаа үр дагавар, учир шалтгаан одоо утга учирыг нь сайн ойлгож идэг тийм сүнстэй хүн. Хэдий ч энэ сүнс хумигдана гэж нөхцөл авах гэдэг шүү дээ. Сүнсэн биеийн агшилт гэдэг ойлголт гарч ирнэ. Сүнсэн биеийн агшилт гэдэг бол тэр мэдрэмж буюу хүний тэнцвэртэй явж явах хэвээр тэр бэлэг чанар нь унаад ирэнгүүт аливаа зүйлийг байгаагаар нь ингэж сүнсээрээ тэмтэрч мэдрэмжээрээ барих, амин сүнсийг нь барих чадвар нь унаад ирэх үед тэр хүн мухар сүсгийн зам руу орно л гэж. Тэгэхээр энэ мухар сүсэг бол бид нэр одоо логик оюун ухаанаар адилхан л хийгээл үйлдээл зүй юм шиг санагдаад байгаа зүйл боловч яг бодит байдал тэр бэлэг оюунаар ялгадаг юм зүйл байна. За имэйл хазаараа яагаад монгол хүн гадаад тавьдаг. Уурган дээр яагаад гიშгдэг вэ? Уурган дээр гიშгчил юм бол барьж аваад хөдөө бол тэ зүгээр сайхан ташуурдал тавьчихна л та. Тэгэхээр хүүхэд уургатай ойрхон явжгаад маш эмзэг хугарчих эрсдэлтэй зүйл учраас тэрлүүл хүүхдийг ойртуулахгүй гэдэг. Тэгэхээр энийг ингээд бас учир шалтгаан үр дагавар нь асар хүнд байх боломжтой, хохирол дагуулах боломжтой зүйлсээс тэгж болдгоо маа гэд холдуулаад байгаа нь бол мухар сүсэг шүү. Энэ бол зан заншил бидний дээдлэх ёстой зүйл. Энэний цаана асар том ухаан явж байгаа. Мухар сүсэг гэдэг зүйл бол өөрөө хийжсэн ч ялаа хийгээгүй ч ялаа тий тухайн хүн өөрөө тэргээ хийж явахтаа л ингэж байгаа. Тэгэхээр энэ чинь нөгөө шашин руу орохоос аргагүй болчихдог л тоо. Залбираал гэдэг, мөргөөл гэдэг тий. Тэг яг одоо юу гэдэг бодит амьдрал дээр бид нар төвдүүдийн амьдралыг харж байгаа ч гэх юм уу. Тэгэхээр нөгөө буддизм ч юм уу бусад юунууд дээр ийм асуудлууд гарч ирж байгаа. Маш их итгэл үнэмшлэр буюу эзэн биен дээр амин сүнс нь хүний амьдралд хэрэггүй байгаа зүйлийг хиймлэр хүнд зүгээр механик үйлдэлийг хилгээл ахаар тэр нь сүлдө утга учиртай юм шиг санагдаад тий. Баян хэцүү учраас хүн чинь нөгөө биологийн тархиныхаа өдөр тутмынхаа дадал зуршлын хуурцган дээр тэрийг хийхээр сэтгэл амардаг болчихдог.
Магадгүй бас тэр мухар сүсэгт итгээд тэр за энэ маань надад нэг тийм зүйлийг өгдөг юм гэ тэ тийм мэдрэмжийг авдаг юм гэд ингээд байж ахын тэр хүнд нөгөө өөрийнх нь эгог бас тэжээгээд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Яг үнэ. Энэ дэр нэг юм байгаа. Одоо жишээ нь сүнсэн бие буюу орчлон ертөнц universe гэж яриад байгаа. Биднэрт үнэхээр хувь тавилангийнхаа зам дээр гарч ирэхэд тэ үнэхээр тэр сүнснийх нь хүсэж байгаа дотоод дуу хоолой хүслүүд нь нэг тодорхой хэмжээнд дүүрээд одоо юу гэдэг үнэхээр урлагаар ингээд доод болох хувьтай хүн байсан чи үйлдвэртэл ажиллаад ээжилтэй тий. Тэнгүү тэр мэдрэмжүүдийг өгөөд байгаа бүр цаанаас нь яас нь мэддэхгүй догтлол excitement-ууд тий ингээд орж ирэл. Энд өөрөө хорвоо ертөнц гадаад хүмүүсээр болон мессежүүдээр магадгүй шууны донготоогоор дамжуулаад хүнд мессежийг өгч идэг сүнсэнд. Бид нар яг тэрийг 100% таньж мэдэхгүй бэлэг сохор байгаа. Гэхдээ нөгөө талдаа орж ирсэн зүйлийг нөгөө өөрийнхөө батлахын тулд эгон тий эзэн бие нь эгон оюун ухаан нь яг тэгэх гээдсэн би яг тийм хүн байхгүй юу гэдэг өөрийгөө батлахын тулд нөгөөх нь болохоор яг үннийхээ дуу хоолой хувь тавилангийнхаа зам дээр гарч ирэхин тулд таних хоёр ондоо байгаа. Нэг нь болохоор эзэн биеэрээ буюу таамаглаад байгаа. Яг мэдхгүй магталдаг. Нөгөөх нь сүнсэн биеэрээ буюу бүр яг ийм юмаа гэд үнэхээр мэдрээ тэрнтэйгээ холбогдоод ингээд их усртойгоо холбогдоод ингээд хувь тавилангийнхаа зам руу хүмүүс гарч ирээд ингээд явдаг байхгүй. Яг би энийг яриад байгаа нөхөр угаасаа монголчуудын хувьд их хааны хувьд дэлхийн ертөнц Чингис хааныг бол одоо юу гэдэг дэлхийн эзэн л гэж бодчихлаа л дээ. Гэтэл Чингис хаан бол нүүдэлчин хүмүүст хувь тавилангийнхаа замнал дээр гарч ирэх аргыг нь зааж өгсөн байхгүй. Тэрнээс биш одоо юу гэдэг гэл те бүх дэлхийг эзэгнэх тийм эрхтэй төрөв юм байна л да. Тэгмээд хувь тавилангийнхаа зам дээр гараад үнний замаар алхацсан тэр ямар нэгэн итгэл үнэмшлээс тодорхой хэмжээнд ангид те яг сүнснийхээ мэдрэмжээр тэр зөв замаар мухар сүсгээс ангид зөв уламжлалаараа ингээд явж байгаа тэр үндэстэн болвол бадрахын цаг хугацааны асуудал байдаг гэсэн баг. Тэгэхээр нөгөө худлыг өөртөө тархиараа засаад үнэн гэж эгоор итгүүлэх эсвэл яг үнэхээр гаднаас орж ирж байгаа ирээд байгаа тэр одоо эд шидийн юм шиг мэдрэмж хувь тавилан руу дуудах хоёрыг бас ялгаж садлах хэрэгтэй. Мухар сүсэг тэр одоо мухар гэдэг чи одоо тэгээд ер нь ямар өгүүлээ те ингээ харахаар тэгсээр энэ сүсэг буюу итгэл үнэмшил гэдэг юм бас нэг үг байгаад байна. Тэгэхээр яалч хүн нөгөө өөр ирэхгүй шашинтай холбогдох юм болоод байна. Тэгэхээр шашин гэдэг чинь ямар нэгэн байдлаар тэнд нэг толгойлж байгаа тэргүүлж байгаа нэг хүмүүс ингээ байгаад байгаа шүү дээ. Тэгвэл энэ хүмүүсийн магадгүй мухар сүсэг рүү ингээд автуулаад байгаа хүмүүсийн тэр удирдаад байгаа хүмүүсийн тэр хүсэл нь юу юм бэ? Тэгэхээр шашин одоо юу гэдэг сүмүүд байгаа тий институцчлагдсан одоо олон зуун жилээр хэдэн үе дамжуулаад бидний аав эмээ өвөөгийн үеүүд дээр дамжуулаад тэр хүмүүс маш өндөр технологиуд буюу хэрэглээний хүмүүсийг итгүүлэх автуулах юм технологиудыг оруулсан. За ерөнхийдөө сүмийн тэргүүн бол өөрийгөө Pontifex гэдэг хаа миний санаж агаар гүүр гэдэг. Гүүр гэдэг нь хүний эзэн биеийг сүнс буюу тэр нөгөө дээд орших руу нь холбож өгж байгаа гүүр юма гэж өөрсдөө хэлдэг. За ялангуяа Ромын пап бол Maximus Pontifex гэдэг хаа. Одоо хамгийн агуу гүүр гэдэг нь шүү дээ тий. Тэгэхээр яаж ч нөхөр шашин бол олон нийт дээр өөрсдөө брендинг хийж байгаа одоо зүйл нь бид нар танарт юугаар хэрэгтэй гэхээр таныг бид нар оюун ухааны одоо энэ боолчлоос чөлөөлөөд жинхэнэ бурхантай уулзуулна. Жинх буюу жинхэнэ далд ертөнцтэй тэр жинхэнэ сүнстэй ч холбож өгнө гэж хэлээд нь шүү дээ. Одоо хүмүүс мэдчихл байгаа сүнсээ чи аварн таны сүнс аврагдаагүй гэх мэдчлээ юм өгнөд бол байгаа тий. Константин гэдэг манай эртний 300-аад оны үед Зүүн Ромын эзэнт гүрэн гээд одоогийн Ерүсалим, Иранд байсан Турк тий байсан юм хаан байгаа. Тэгээд ерөнхийдөө Ромыг төрийн шин болгосон. Христийн шин төрийн шин болгосон. Тэгээд итгэл зөвхөр тухайн үед бол Ромын эзэнт гүрэн колоничлалын бодлого бол хүчээр хийж байгаа ш. Заавал цэрэг тэжээх болно те. Тэнцэн нь одоо юу гэдэг Арабын ч юм уу Африкийн хэдэн омгуудыг барьж яхахын тулд цэргүүд явах бол. Тэгэхэд шашин болвол тэрийг ажлыг хамаагүй хөнгөвчилж өгсөн л дөө. Итгүүл чинь тэгээ амар. Тэгээ бүх оюун санааг нь өөрсдийнхөө үгийг бурхны үг те. Одоо юу гэдэг дамжуулалт гэдэг гэж хэлээд та нарыг одоо сүнс аз жаргал хөв тавиланд чи хүргэж өгнө те гэж хэлэх замаар өөрсдийнхөө үгэнд оруулах ийм институцийг сүм болгоод тэгээд улс орон даяараа байршуулад ингэ явсан. Тэгэхээр бол шашин эртнийхээ үүсэл хөгжлөөр бидэрт юу өгсөн бэ гэхээр удирдлагын аппаратуудыг
бид нар төгжүүлэхэд одоо олон нийтийг захиран одоо удирдахад маш амар болгож өгсөн. Ийм л өргөт зүйл. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эрхийн хэвлэлд ургуулсан бүтээсэн. Илүү эрч хүчтэй эрүүлэр хөгшрөлтөө өгдөхийн төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеийг аюулгүйгээр ачлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Тэгэхээр яг нөгөө хүн юм мэдгүй байх нь хинт хэрэгтэй вэ гэдэг бол удирдагч нарт хэрэгтэй гэдэг шиг л тэр санагдчихлаа л да. Тэгэхээр мухар сүсэгтэй хүн байх нь яг хүмүүс ингэж гэдэг чинь ингээд наач ингээ мухар сүсэгт ингээ итгэцээ болохоор шийдвэр гаргаж чадахгүй байгаа, зөв шийдвэр гаргаж чадахгүй байгаа гэдэг. Гэтэл үндэ тэр шийдвэр гаргах төвшин гэхээс илүүтэйгээр бүр наадлын юм нь юу гэхэлэр тэр хүн чинь юунд итгээд байгааг мэдэхгүй байгаа юм чинь ямар нэгэн мэдээ шийдвэр гаргах л байх зөв ч юм уу буруу ч юм. Тэгэхдээ тэр итгээд байгаа зүйлийнхаа гол үндсэн чанарыг мэдэхгүй байгаа. Өөрөөр хэлбэл танин мэдэх, хөгжих тэр ингээд суурийг ингээд мухар сүсэг гэдэг юм хаагаад байд юм санагдаад байдаг байхгүй. Ингээл одоо сүүлийн үед ингэж штэ. Эмэгтэйчүүд ингээд айгу ойрхон төрдөг штэ. Ойрхон төрөөд байгаад тусам тэр чинь тэр хэмжээгээр унтахгүй штэ тий. 3 ойрхон төрсөн бол ер нь бол 10 жил бол шүний нойргүй байгаа хүн чинь яаж утсан тэр сэтгэж байгаа байдал стресст оронтой бухимд нь ганцаард нь шанал нь нойргүй байна гэдэг чинь л ер нь тэгэл ойлгомжтой болчих жоохгүй. Гэтэл тэр хүмүүсийг ингээд ар гэрийнх нь юу гэдэг чинь чи сүүлийн үед нэг л биш болчлоо. Чам дээр юу ирээ наалтцсан нэг л биш энэ тентгээс юм чирээд ирцэн байна гэл ингээд одоо бүр айгүй их тийм гадар байгаад байдаг байхгүй ингээд ламд үзүүлээл ингээд дагуулаад явдаг. Засал хэлэх чинь яаж сүүлийн үед ааш нь нэвтэрсэн гэл гэдэг ч юм уу те. Гэтэл зүгээр л тэр эмхтэн унтах хэрэгтэй байгаа байхгүй. Энийг энэ шиг ингээд нөгөө цаатлын суур ойлголтыг мэдэхгүй тухайн үнийг зүгээр ингээд одоо гэр бүлийнхэн эцэг их найз нөхд ингээд нэг юм руу аваач чинь ингээд хийгээд байгаа юм л та. Энэ нөгөө ингээд амар их болоод тах шүү сүлээд ингэ хараад тахад. Тэгэхээр нөгөө ном уншуулад амьдрал чинь дэрдэг байгаа бол номоо өөрөө уншаад үзээрэй гэдэг шүү дээ. Тэгэхээр мухар сүсгээс гарах оролдлогууд хийгээрэй. Одоо чинь мухар сүсэг гэдэг дээр зүгээр энгийнээр ярих юм бол бид нар юм чихртэй цай авч байгаа тийм. Сахар ч өөрөө тэгэл юу байгаа байхгүй. Мэдээллийг бид нар мэдгүй угаад байгаа учраас бас л мухар сүсэг байгаа байхгүй. Ер нь бол сахар өдөрт нэг хэдэн миллиграммаас илүү 50 мг ч лөө тий. Дундаж болон дунджаас жоохон дээд доозоор хэрэгжилж байгаа эрэгтэй хүнээс амжилт битгий хүлээл гэдэг юм. Тий нөгөө эрэгтэй хүнийх нь үндсэн тестостерон тий үндсэн давруудын бүгдийг нь унгачдаг. Тэгээ тэр болвол одоо хүнээс илүү сэтгэж хүнээс илүү хүч гаргах тийм ямар ч биологийн боломжгүй болчихж байгаа юм. Одоо тэгэхээр жишээ нь ингэдэг штэ. Манай эмээгээс ирсэн, өвөөгөөс ирсэн, за манай дээш хэдэн үеэс ирсэн бурхан байгаа, хадаг байгаа ингээл те. Эндээ ингээл нэг хүмүүс нь хадгалж явдаг, шүтэж явдаг те. Дээш нь ингэж өргөж дээлж явдаг хүмүүс ингээд юу н тэгдэг бид нар тэд нар маань биднэрт нэг хүч өгөөд юм. Одоо магадгүй өглөө гэрээсээ гарахтаа нэг эмээгийнхаа хонхыг дуургах чаар ажил маань бүтээдэг ингээд бүр яг тэр хүнд бүтээд идэг юм уу? Эсвэл тэр хүн тэгээд гэж итгээд гинэ үү? Өөрийн мэдрэмжээр олсон зан үйл явж байна. Үнэхээр хонхын дуургаад эмээгийнх нь тэр гоё халуун дулаан хөвөлтэй мэдрэмж орж ирээд ажил нь бүтдэг. Эсвэл зүгээр ээж нь тэрийг гаднаас хэлсэн. Гаднаас хэлэхэд буюу оюун ухаанаараа хүн даган дуурайж үлдчихэж байгаа бол бас мухар сүсэг байх магадлал өндөртэй байхгүй. Одоо хүний хэлснээр үлдээдэх юм. Өөрөө мэдэрч барьж авч байгаа бол хайцангуу гайгүй ирүүлэх байхгүй. Тэгэхээр олон нийт бол ерөнхийдөө үндсэн юу тэр critical thinking гэдэг байгаа шүү дээ. Асуудгүй нөхцөл байдлыг одоо сорилттой асуултуудаар асууж шүүхгүйгээр даган дүрэж үйлддэг нь одоо юу гэдэг хэнийг улс төрч хэнийг хүмүүс магтлаа. Браво гэж хаалгаад ташаал. Муулангууд нь гэж ингээл бүлийдэл байгаа нь өөрөө ямар нэгэн тийм өөрийн бодол шүү дээ. Бусдын бодолд хөтлөгдөж одоо сошиал чинь тэр чигээрээ хий өмсөн одоо мухар сүсэг болчлоо шүү дээ тий. Ингээл хоёр тал гараад зодтолтоод. Яг өөрийгөө ч мэдчихэж байгаа юм уу? Нөгөө хүнээ таних ч хөө. Тэгээд нэг хэдэн мэдээлэл төр үндэслээд яг үнэхээр системийн анализ хийгээд улс төрийн нөхцөл байдал том зургуудаа тэрний үнний хүн гэдгийг мэдээд явж байгаа хүмүүс байдаг л баг. Дийлэнх нь зүгээр олон нийт бол тэр за энэ гайгуудээ гэсэн хүмүүсийнхаа дагуур бичвэр контентуудын дагаал хүн болоод байгаа. Яг үндэ дэмжиж байна. Баярлалаа танд ч гэсэн нэг хэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо юунд нь баярлаад байгаа, юуг нь дэмжиж байгаа. Чи хэрвээ аргументтэй, үндслэлтэй, сүнстэй байх юм бол тэрийг юуг нь дэмжиж байгааг нь л яа. Тэгэхээр
олон нийт масс коммуникейшнийг удирдахын тулд улс төрчид хэвлэл мэдээллийнхэн энэ асар их мөнгө хэрэглэж байгаа энэ ертөнцтэй юун дээр тулгуурлаад байна вэ гэхээр та хэдий ч энэ үннээс хол байна буюу өөрийнхөө уг мэдрэмж гэгэн одоо тэр язгуур сүнслэг мэдрэмжээс хол байх тусам таныг эзэн бий буюу танд таатай мэдрэмж төрүүлэхээр одоо сервис үйлчлэгээ үзүүлж байгаа байхгүй. Танд аюу гой мэдрэмж төрүүлж байгаа л дагуулж хөтлөөл бурамтагтай тийм хөтлөж байгаа юм шиг таныг яах нь нэг газар явуулдаг. Таныг уурлуулж үзнэ. Амар зүссэн хүчирхийллийн талаар мэдээллүүд яагаал дахиад сэтгэл хөдлөлөөр реакцууд нь гараад хүмүүс ард иргэд ингэнгүүт дахиад хөтлөнө. Тэгэхээр бид нар эзэн бий буюу эгон дээр л бүх зүйлд хөтлүүлнэ. Ийм л зүйл байна. Ерөөсөө мухарс гэдэг зүйл. Одоо сошиал бол манай сошиалын одоо ногоон зүлэг ногоон дэвчээгээд байгаа шүү дээ. Энэ бол үнэхээр амар мухарс гэдэг газар байхгүй тий. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлж нэгтээ тэнд ямар ч үнэн байхгүй. Одоо сүсэг гэд үгийг л ер нь хүмүүс шууд одоо юу гэдэг шүтлэг гэж ойлгоод байгаа шүү. Гэтэл яг өндөө сүсэг гэдэг үг чи өөрөө одоо ингээ хоёулаа ингээ ярихтаар зүгээр итгэл үнэмшил гэдэг үг болчиход байгаа байхгүй тий. Мухар сүсэг гэдэг бол зүгээр л үр дүнгууд итгэл үнэмшил тийм. Мухар сүсэг гэж байгаа юм чи үнэн сүсэг гэж бас байгаа. Тэгэхээр сүсэг гэдэг үг яг ер нь утга нь яг юу юм бэ? Тэгээ яг таны сая хэлсэн чи итгэл үнэмшил. Итгэл үнэмшил тий. Тэгэхээр бид нэр мухар сүсэг гэхэлэр шашинтай холбож болгоод байдаг. Гэтэл бас тэрнээс гадна бас дахиад төрөний ойлны сошиал дээр ч байж болно тийм үү? Ажлын хамт олон дунд ч байж болно тийм үү? Нэг дарга өөрийнхөө үйлдэлийг бүтээхийн тулд тий ажилтнуудаа ингээд тогтоосон буруу одоо хандлага ч юм уу зарчимч байж болох нь шүү дээ тэр нь. Яа дарга орж ирээд хоолойц чинь тий тэгэнгүүт өө сайн мануу даргаа гэд одоо пикми хандлага гаргаж шүү дээ тий би ирчлээ. Одоо би та нарын дарга чинь босс учраас та нар надад төрүүлж мэдл. Яг хөө нэг талаа соёл байж болно. Нөгөө талаа тэр нь банк хэрэгс хэтэрдэх юм бол юу чинь өөрөө тэр нэг ядаргаатай мухар сүсэг шиг зан үйлээ соёлоо байгууллагатай тогтооцсон соёлоо хүмүүсээс шаарддаг байхгүй. Тэдний ч одоо босс гэдэг байгаа шүү дээ. Өөрийнхөө одоо эгонд тааруулж бусдын өдөр тутмын үйлдэлийг тогтоож байгаа тэр даргыг ч юм бол босс гэдэг байгаа байхгүй тий. Жинхэнэ лидерүүд бол бүгдээрээ хувь тавилангийнхаа замлаар гарцгаая. Та ч happy би ч happy win байж бид нар хамтдаа энэ байгууллага урагшлана гэдэг тэр суур фундаментал зүй тогтлууд дээр байгууллагыг удирдах соёлыг нь тогтоож байгаа бол одоо алсын хараатай сайн лидер гэж хэлээд байгаа шүү дээ. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Тэгэхээр танаас чинь Чингис mindset community шүү дээ тий. Тэгэхээр community байгаа юм чинь за өөрөө үүсгэн байгуулагч гэдэг ингэ чинь. Тэгэхээр төрөний өмнөх шигээ тэгвэл тэнд бас нэг хүн удирдах байгаа юм шүү гэж хүмүүс бол ойлгуул яах бол гэж бодоод байна л да. Тий энэ хүн ч гэсэн тэгвэл магадгүй бусдыг ингээ одоо тий ингээ магадгүй өөрийнхөө үгээр ч юм уу тий өөрийнхөө нэг юм үзэл хандлагаар ч юм ингээ бас удирдах гэдэг байвал яадаг вэ одоо ямар байл гэдэг ч юм уу тий тэгж бодох гэдэг байвал гэж өөрөө ч магадгүй хийж байгаа энэ зүйл тэгвэл яг тэр мухар сүсэг ч юм уу тэр арай нэг өөр зүйлээс юураа эсвэл ялгаатай байна. Ерөнхийдөө community-д орж ирсэн улсууд маах нэг тогтсон соёлтой л доо. Сүнсэн бий буюу зөвхөн мэдрэмжээр 10 суудсан ч 20 хүн суудсан ч гэсэн яг vibe-ндаа тааруулж харьцнаа. Тэгэхгүй олон хүний өмнө дунд орчоод өөрийгөө яриад их юм бол уучлаарай. Нэг хүний дутуугийн мэдрэмжээс болоод бусад хүмүүсийн одоо суралцах эрх зөрчигдөж болохгүй. Тэ? Нэг хүн ингээл яриад бусдын цагийг ийм заван болдсон шүү дээ. Тэгэхээр энэ мэдчихэл. Тэгэхээр нөгөө өөрөө мэдрэмжэн дээр тодорхой хэмжээнд гараад ирсэн хүмүүс ерөнхийдөө маа дээр байдаг хгүй. Тэгээ тэр хүмүүс дараагийн төвшөндөө амьдралынхаа тодорхой нэг төвшингүүд дээр гараад ирсэн. Тэгээ дараагийн төвшөндөө гарч ирэхэд одоо их хааны маань ард иргэдтэй одоо яаж тэр хамтд нь ингэж өргөж авч явж исэн тэр сургаалуудаас энэ цаг үед нь хэрэгтэйнүүдийг аваад ашиглаад явчихдаг. Би болохоор тэр их хааныхаа сургаал болон амьдрал дээр өөрөө үлгэрлэх талаас нь л яаж байгаа хөөс хүний амьдралд тэг гэж нэг хүний одоо хувь зохиолд оролцох нэг тийм юу байхгүй байна. Ер нь бол шинжлэх ухаан тий одоо нэлээд сайн хөгжиж байна. Сүүлдээ бараг шинжлэх ухаан маань бараг зарим нэгэн зүйлийг үнэхээр ингээд яаж чадахгүй байгаа юм байна. Дэлгэж одоо бүр ингээд тодруулж чадахгүй байгаа юм байна. Хүний оюун ухаан өөрөө бүр илүү төвшөнд одоо хөгжөөд байгаа юм байна гэж ингээд сүүлдээ бараг тэгж яриад байгаа шүү дээ. Тэнгүүд нөгөө гинт бомбын ирэн ямар ирэн гэлтэй ингээд
яг өндөө би мэдэхгүй нэг бомбын ирэн гэдэг нь яг юу юм мэдэхгүй. Ямар ч сан би фэйсбүүкээс зөндөө олуудаа уншсан тэр одоо тийм юм хэлж байгаа хүний сүнсэн сэрдэг үе гэсэн мэсэн гэл ингээл те. Яг энийг тэг хүн өөрөө магадгүй үнэхээр тийм үе гэж магадгүй байдгүй. Хэрэв байгаа бол энийг яг өөр дээр яаж мэдрэх ёстой юм бэ? Тэгэхээр одоо өнөөдөр л нэг баахан сүнснүүд сэрээд те хүмүүсийн сүнс мэдрэмжүүд нь 50 жилийн өмнө хүмүүс сүнстэй байсан те. Тэр хүмүүс урлагийг хайрлаж исэн те. Дуу бүжиг, уран зохиол, утга яруу найраг одоо тухайн үед ч байсан радио ингээл те. Гой урлагууд ингээд хөгжиж. Тухайн үед ч сүнс байсан, энэ цаг үед ч сүнс байсан. Тэг яг нөгөө хит оюун санаа, ажлын завгүй байдал, бэлэн бүх зүйлийг бэлэн хүн нөгөө өөрөө юм хийж хоолыг амттай их ч өөрөө сүнсэхгүй да. Тэр аюу ингийн те мэдрэмжтэйгээр л юмыг амин сүнстэйгээр гой бүтээх чинь өөрөө сүнсэхгүй. Тэр энийг нөгөө сүнс мүнсний сэрэлт мэрэлтгээд энэ арай өөр миний ойлгодгоос. Тэгэхээр нөгөө өөрийнхөө сүнсэн бие буюу мэдрэмжүүдийг бүтэн байлгаад өөрийнх нь мэдрэмжүүд бүтэн байгаа хүн өөрийгөө бүрэн ойлгоцсон. Өөрийнхөө бүрэн ойлгоцсон сэтгэл зүйн хувь токей байдаг учраас эргэн тойрондоо байгаа улсуудад сүүдрээ тусаадгүй юм байна л да. Сүүдрээ гэдэг нь өөрийнхөө ааштай, муухай талуудыг. Жишээлбэл маань нэг танд ихчдэг гэж байгаа байхгүй. Өөрөө ч ааштай, охин бүр хоёр дахин ааштай. Тэгснэ энэ хаанаас юм ааштай болж байгаа байхгүй тий. Ихчээ юм болвол их усүрээсээ л тэр мэдрэмжийг авна. Хүүхэд учраас нөгөө ээжийнхээ сайн талуудыг ч авч байгаа, муу талуудыг ч гэсэн авч байгаа. Тэгэхээр энэ үеийнхэн тийм онцгой биш ээ. Зүгээр яг хөө дэлхийд дээр ингээд янз бүрийн юмнууд болж байгаа. Бүх цаг үед л тэ хүмүүс урлаг байсан, хүн төрөлтэй анх үүсгэд л урлаг байсан гэдэгтэй адилхан юм байсан. Тэгээд яг л явж байгаа. Гэхдээ энэ дээр юу гэдэг шашнууд бол өөр өөрсдөө нэг юм замналуудыг үүсгэж чадсан л да. Одоо жишээлбэл олон мянган буддистууд чинь буддын сургаалын замналаар явдаг хүмүүс байхгүй тий. Христийн, Ислам, Мухаммедийн замналаар. Бид нар чи өөрсдөө Чингис хааныхаа замналаар бадарч исэн хүмүүс байхгүй. Тэгэхээр яг л тэр мэдрэмж цаад мөн чанарыг л гаргаж өгөх гэдэг. За нэг хэсэг бол бүр орцоолгон нэг бөөтэй гэдэг шиг болсон байсан. Одоо хаасаг тароо мэрэг гэлтэй ингээл ютубер ингээл зурхаа тэттэй үнэтэй. Тэ ингээл би ч гэсэн тэр ингээл бэлтгэд нүцгэр нэрэл яг гэж бодоод байгаа байхгүй. За тэгээ ижил зурхаа. За нумеролог гэсүүлээд айгүй гарсан. За хувь тавилангийн матриксаа зуруул гээл те. Нөгөө талаас эн чинь би ингээд за би тэр хувь тавилангийн матриксыг бол би тэр төрсөн он сараар ингээд тооны ухаанаар ингээд нэг тооны машин дээр ч юм уу компьютерээр бүр гаргаж ирээд шүү дээ. Чинь бүр нар сарны юу муутай зурхаа мурхаатай ингээд юм л. Ингээ харахаар би энийг мухар зүсэг гэлжийг хэлээр энийг цаатал шинжлэх ухаан яваад байгаа байхгүй. Энд чинь бүр ингээд одоо нэгтцэн бүртээ ингээд утаа ингээд судалсан судалгааны арган дээр ингээд гаргацсан юм. Тэгээ тэнгууд тарууг ингээд харахаар тэр чинь юм хүзрөөр хүний амьдралыг ингээд тах шиг байгаа. Тэгээ тэрэнд бас ингээ итгэхлээр хэцүү хүзэрчтэйгээ бодохоор тоглоом ч юм шиг ингээл те зурагтаа үзрөөр тоглож ирсэн хүний амьдралыг хилээд байгаа ч юм шиг те. Тэгэл нөгөө талаасаа ингээ харахаар аяггүй олон юм ингээ гарцсан байгаа. Дээрүүд манай монголчууд нь чулуугаар мэргэлдэг яадаг. Одоо үед нөгөөт нь хөгжөөл бүр ингээл те ингээл энэ тийм ингээд энэ болгон одоо бүр нөгөө сошиал магадгүй хөгжснөөс ч юм уу юм нээлттэй болсноос болоод ч юм уу ингээд бүр юу ч хамаагүй ингээд итгэдэг л болцсон юм байна л та. Тэгэд хүн яг юундаа итгэхээ өөрөө угаасаа ингээд ойлгомжтой болцсон. Тэр хувь тавилангийн матриксыг бол сайн мэдэхгүй байна. Астрологийг би 9 жил судалсан. За шинжлэх ухаан бол энийг нөгөө баруунд асар болон скам, ловерчд байдаг учраас псевдосайенс буюу одоо батлах боломжгүй шинжлэх ухаан гэдэг зааварчил одоо хэсэгт нь төрөлд нь оруулцдаг. Ерөнхийдөө хүмүүст олон нийтэд санал болгодгоо. За өстө нэг хувь тавилангаараа бодлого хайдаг байхгүй. За астролог өөрөө барууны астролог, вед астролог. За Монголд бол мөнх тэнгэрийн одоо одон зурлаг гэдэг юм 3 сорсыг нь би харьцуулж судалж ирсэн. Тэгээд энэ 3 сорсыг одоо Нострадамусын зөвлөл, Вангагийн зөвлөл эдэр чи дандаа бархас үдийн тэлэлтийн үед ч гэдэг юм ингээд дандаа астрологтой орж идэх байхгүй. Тэгэнгүүт тэр тайллуудыг өөрсдөө шашнууд ингээд хийх гээд ингээд оролцдог. За энэ гурвыг ингээд гурлан ингээд зэрцүүл тавьж байгаа судалж байгаа. Ерөнхий тэрийг таньж мэдсэн анхных нь их усрууд нь ойролцоо байна. За яг л те нар одоо хумхын ордон дээр байхад дэлхийд дээр төрж байгаа хүмүүс юм байна ч гэдэг юм уу. Ерөнхий сар жинлүүрийн ордон дээр байхад төрж байгаа хүмүүсийн нийтлэг зан чанар юм байна гэдэг. Чи нэг юм масс тестэнд оруулаад характерын тест аваад ингээд гаргацсан байгаа. Ангийнхтэй соёл иргэншил болгон энийг мэдлэгийг аваад энэнд хариу үйлдэл үзүүлж байгаа одоо соёл иргэншил нь өөр
бид нар амьдралдаа яаж хэрэглээ болгож имплемент хийж байгаа гэдэг нь өөр. Жишээлбэл энэ төвгүүд шууд астрологийнхоо картыг гаргаж ирж байгаад майчлах юм бол хоёр хүн майчлах юм шууд суудаг гэдэг ч юм уу. Тэ? Тэрийг бол маш өндөр түвшинд түлээж авдаг шүү дээ. Барууныхан бол астрологийн мэдээлэл авчлаа. Та бол цорын ганц. Та бол одоо энэ хорвоо дэлхий дээр дахин давтагдчихгүй гэдэг ингээд өөрийгөө өргөх эгоцентрист үзлээрээ тухайн хүнээ ингээд амьдралаас нь бүр ингээд холдуулаад яачдаг. Манайхан болохоор яадаг байсан бэ гэхээр тэрийг мал аж ахуй, хөдөө аж ахуй, энэ байгаль ихтлгийдгээ одоо жишээлбэл шинийн 3-нд мичтийн гилан энд гарахад за дараа сар бол нэг юм байна гэд мал аж ахуй, хөдөө аж ахуйдаа илүү хэрэглээ болгож болгодог байсан гэдэг ч юм уу. Ингээ нөгөө тухайн соёл иргэн шилтэй таны мэдсэн мэдлүүд нь арай өөрөөр буудаг. Ийм зүйлүүд байна. Тарог би бас судлаад үзсэн чинь тэр оккультизм гэдэг дэлхийд дээр байгаа хамгийн тэр зүүн бэлэгтэй 70 ертөнцийн ухаантай хүмүүсийг яагаад тийм нэг хүзэр гаргаад тэгээ хэрэглээ болгоод тайлбартай явжсэн байна гэдэг нэг тийм зүгээр стори маягийн олж сонсч байсан. Тэгээд яг уу үнэхээр хүмүүсийн амьдралд бас хэрэгтэй юмнууд нь байдаг юм шиг байгаа. Тэрийг гэхдээ нөгөө ямар хүн ямар хэмжээгээр тусгаж авах вэ гэдэгтэй л юм шиг санагдсан. Үнэхээр миний хувьд бол сахиусны тэнгэр за онгод өвөг дээдэс уул ус биднийг одоо зэрэгэлдээ байгаа энергийн том айс авууд бид нар тодорхой хэмжээний энерги эрчим хүчний их үүсвэр сорсуудаа ингэж илгээж идэг. Энийг бодлол бид нэр мөргөл, шүтлэг юу гэдэг нөгөө сүүгээ өргөхөөс ахуулаад те зөв харилцаа. Тэгэхээр зөвхөн хүнтэй харилцаа үүсгэхээс гадна монголчуудын хувьд одоо дээшээгээ болон зэрэгцээ ертөнцүүдтэй харилцаагаа үүсгэх энэ нэг эрдэм ухаануудыг бол байдаг юм байна гэдэг бол миний хувьд бол өөрөө ч тодорхой хэмжээнд суралцаад явж байгаа учраас ингээд үүсгэх боломжтой болчихдог. Бүгд найрамдах Солонгос улсад хамгийн түрүүнд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн ач холбогдлыг дуу хоолойгоор илэрхийлж, витаминыг лабораторид бус байгаль эхийн хэвлээд ургуулсан бүтээсэн илүү эрч хүчтэй эрүүлэр хөгжрөлтөө угтахын төлөө томчууд хүүхдүүдээс эхлээд хүн бүр өөрийн биеэ аюулгүйгээр арчлан хамгаалах боломжтой байхаар бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. Тэгэхээр л хоёулынгийн ярианаас ингэж би бас өөрөө ингэж бодож байхад нэгдүгээр шинжлэх ухаанаар ч юм уу ингээд тодорхой хэмжээний судалгаатай үндэслэлтэй ингээд чинь ингээд нэг юм зүйл байвал бас төрнийг мухарсаг гэд хэлээд огт үгүйсгээд тах бас их юу болоод байгаа байхгүй тий бид нар өөрсдөө тэр зүйлийг мэдэхгүй ээжиж тий ингээд гаргаад ирсэн юм нь бас сүмжлэх нэг талтай хэцүү. Нөгөө талдаа үнэхээр тэр хүнд үр дүн өнгөтэй байвал тий ингээд үнэхээр сайхан нөлөөлөд байвал бас мухарсаг гэж бодоход бас хэцүү. Юу вэ гэхлээр нөгөө удирдлага тий ингээд намайг удирдахад тэр зүйлийг ашиглаад байвал тэр зүйл бас үнэхээр аюултай байхгүй. Тэ эн чинь цаашдаа магадгүй миний өөр юунд ч нөлөөлөө илээ те. Эн чинь одоо бүр айхтарл зүйл болох. Энэ дээр монголчуудын өвгдөц ухаанд хэмжих эрдэм гэж байдаг л та. 5 байдлаар харна гэж. Технологийн хувьд зөв хийгдэж гэнэ үү гэж хэмждэг те. Одоо яг энэ шаазан аягийг зөв хийж гэнэ үү. За яг эфирийн одоо хөтөлтийг энэ чинь өөрөө стандарттай дигттэй байгаа шүү дээ. Энийг яг зөв хийж гэнэ үү гэдэг технологиор хэмждэг эхнийх нь. Хоёрдугаарт хөрөнгө мөнгөнийх нь хорогдлоор буюу ахуйн эд зүйлийн элитл хорогдлоор нь хэмждэг. Ингээл амар мундаг кино хийж ингээл баахан юм хөвтөл байдаг тийм. Тэгсэн чи киноныхаа ашигаар тэрийг олж чадах уу гэдэг ч юм уу. За дараагаар нь үр дүнгээр нь хэмждэг. За дараагийнхаар нь яг стандартыг барьж гинөө. Энэ технологиос жоохон ондоо тий. Одоо тийм хүн тийм л байх хэвээр. Нэвтрүүлэгч ийм л байх хэвээр гэдэг нэг стандарт байгаа шүү дээ. За тэгээд тавдах нь хохирлоор нь хэмждэг байхгүй. Тэгэхээр бид нар амьдралын ямар ч нөхцөл байдлыг юм 5 байдал талаас нь тий өнцгөөс нь хараад хэмжичгэд тэр мухарсаг уу биш үү амьдралд хэрэгтэй хэрэггүй юу гэдгийг ерөнхийд нь авч. Сая бол хоёулаа яриандаа нэг үр дүн ярьсан тий. Гэтэл энэ чинь эд материалын юуг нь орхигдуулсан байна тий. Технологи буюу яг одоо хийх ёстой зүйлийг яг үнэн зөв аргачлалаар нь хийж гэнэ үү? Хохирлоор нь гэдэг ингээ оруулаад ирж байгаа. Тэгэхээр хэмжих эрдэм гэж нэг юм зүйл байдаг л та. Тэргээр нь хараад энэ зөв байна, энэ болохгүй байна. Яалчгүй манай уламжлалтыг одоо өвгтийн захиас зөөрөг өтер бол бүр үнэхээр л амьдралын ухаан л байдаг л та тий. Энийг бол хүн болгон одоо амьдралдаа хэрэглээд явж байхад бол үнэхээр л одоо мундаг байдаг. Мухар сүсэг бол угаасаа ойлгомжтой хүнд яг ингээ харагддаг штэ ингээ за нэг за сүлээд наа чи нэг ингээд байгаа шүү. Хүн хажууд хүн хүртэл ингээ анзаараад бие татаад эхэлдэг ч юм уу тэр хүнээс те. Энийг л юм таагуул байдаг штэ хүн харахад угаасаа л ойлгомжтой байдаг те.
Тэгэхээр мухар сүсгийн үйлдэл гэдэг сонголтыг хийж байгаа хүн өөрөө тэр уг чанар буюу бэлэг тий сүнсэн биеийн хөгжил дутуугаас л бид нөгөө альтернатив байхгүй энерги оюун ухаанд мэдрэмж сүнс дутснаас л угаасаа өсөн өсөөгөө өөр сонголт байхгүй тэрлүүл орчоод байгаа л нийгэм л тий. Жишээлбэл сошиал хүн болгоны гар дээр 15 жилийн өмнө 4 жидэг гар утсыг ингээл хизэнгэр өгсөн шүү дээ тий. Та нар бүгд гар утстай болчих гэсэн. Дараа нь юутай болсон, Wi-Fi-тэй, интернетүүдтэй болсон. Тэгээ бүгдээрээ Facebook-оор орсон шүү дээ тий. Тэгэл Facebook-д өдөртөгдөд аюу амархан болсон ч гэдэг юм. Тэгэхээр бидэрт өөр тийшээ орох эсвэл энэ нэг мэдээллийн ч юм уу эсвэл нэг өдөр тутмынхаа амьдрал эсвэл одоо 100 айлд байгаа эсвэл хойшоо гэр оролт амьдарч байгаа хүмүүс нь утаанаас салах боломж байхгүй байгаа гэдэгт адилхан өөр боломж л бид нар өнөөдөртөө байхгүй байгаа тань л та. Тэгэхээр яалтч нөгөө боломжиндоо тулгуурлаад нөгөө усын нуул ёсын дагана гэдэг шиг аяанда энэ нэг юмдаа ингээл багуугаар уусаал. Тэгэхээр энэ чи энергийн зүй тогтлоод өгөхгүй гэрлийн энерги. Тэгэхээр аливаа нэгэн намгаас гарч ирэхийн тулд та одоо тэр намгаас илүү энергитэй. Тэр энергийг харин яаж бий болох вэ гэхээр амьдралын зөв дадал, зөв замнал гэдэг зүйл дээр гарч ирэх хэрэгтэй. Таны сүнс чи өөрөө цэвэр одоо аливаа зүйлийг зөв цэврээр нь авч явах, өөртөө үнэнч байх, өөрийнхөө эмзэг талуудтай хамгийн түрүүнд нүрт тулах. Тэгэхээр энэ матрикс гэж хэлээд байгаа энэ мухар сүсгүүд, энэ олон тэнэглэлүүд биднийг дандаа бидний сул тал, бидний хамгийн өөрөөсөө ч нуудаг эмзэг дорой арчаагүй айдсуудаар биднийг хүлчээдэг байхгүй. Тэгэхээр тэрнтэй нүрт тулаагүй бол бид нар ерөөсөө энэ хорвоо дэлхий дээр сайхан амьдрах, аз жаргал, бүрэн бүтэн, амгалан тайван амьдрах ямар ч боломж байхгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. За сүүлийн асуулт хоёулаасаа ярьлаа мухар сүсгт хүн яга автаад байна вэ гэхэлэр нэг сүнсний мэдлэггүй байгаагаас сүнсээ таниагүй байгаагаас өөрөө туршлагын дутуу байгаагаас тий. За тэгвэл энийг одоо нэг гэрийн бор аргаар гэдэг шиг өөртөө ингээ баг багаар ингээд суулгаж эхлэх эхний дадал ч юм уу эхний зүйл юунаас эхлэх ёстой вэ? За хүн болгонд нэг тийм хувь тавилангийн би нэг тийм юм болохынсаа би арай ч ингэж явах хүн биш ээ гэдэг мэдрэмж байдаг. Нэг өөрийнхөө дээд бие буюу жинхэнэ хувь тавилангаа мэдэрдэг тийм үе байд. Тэрлүүгээл зөрөгтэй алхна. Braveheart гэдэг кинон дээр гардаг шүү дээ. Your soul is free, have courage to follow it гэдэг. Чиний сүнс чи эрх чөлөөтэй, түүнийгээ дагах зоригтой бай. Мөнгө төгрөг, ахуй асуудал, хэрүүл урвал, ба түмэн зовлон шалтгаан бол 7-8 дахь асуудал юм аа. Өөрийнхөө эргэн тойронд байгаа олон зүйлийн ач холбогдлын дараалал зүг гаргачих хэрэгтэй гэсэн. Тэгэхээр болтын болондоо гэж дуулаад байгаа шүү дээ. Тэр болдог байхгүй юу? Яагаад болдог учраас болондоо гэж дуулахаар хүмүүс нэрээ болдог доогээ сонсоод байгаа. Тэгэхээр хамгийн ихэнд өөрийнхөө дотоод Тэнгэрийн гүнээс дуудаж байгаа тэр дуу хоолойг сонсоод мэдэр яг хөө тархинд үг хэлэхгүй л дээ мэдрэмж л орж ирнэ. Би ингээл ингэчмээр биш дээ гэдэг тий. Тэр хувь тавилангийнхаа замнал руу алхам хийнэ. Эхлэл хамгийн хэцүү. Эхлэл 50% байдаг байсан бол одоо эхлэл 75% болцсон. Эхлэх хамгийн хэцүү. Эхний алхам хийхэд чи ингэж ажилтгүй шүү дээ. Биологууд чинь салгана тий. Тархи оюун ухаан чинь юу болоод байгаа юм бэ? Бол сүнсээ чинь таслахыг оролдоно. Зүгээр эхэл. Тий. Тэр ажилтгүй өнөөдөр таныг энт хүргэсэн замналаар та яваад үзсэн шүү дээ. 7 хоногийн чаленж өөртөө өгөөд сүнснийхаа хүслийг дагсан замналаар яваад үзэлтэй. гэж хэлсэн дээ. Өөртөө нүүр тулах хэрэгтэй. Өөрөө олж авах өөрийгөө нүүр тулах хэрэгтэй болчих та. Өөртөө нүүр тулах хэцүүлтэй. Би бас яг тэгэж үзчихсэн. Тэгээ яг үрдэн маш өндөр гарсан үнийн хувьд бол хамгийн хэцүү яг тэр нүүр тулах үйл гэдэг юм билээ. Нөгөө хамгийн сайхан, хамгийн муухай, тийм хамгийн эмзэг үетэйгээ ингэчээд ингээд буцаад тэрнээс ингээд цэвэрлэгдэж гарна гэдэг бол тодорхой хэмжээний цаг хугацаа байдаг. Хүн нөгөө өөртөө цаг хугацаа өгч чаддгүй юм билээ л дээ. Асар богино хугацаанд л үрдэн хүсээд байдаг. Би энэс гарах нь бол надад сар хэрэгтэй, 2 сар хэрэгтэй гэдэг нь амар урт санагдаж байгаа байхгүй. Нөгөө готролд орсон үний хувьд бол 30 хоног гэдэг бол юу вэ те? 3 хоногийн дотор гэс очиод уншуулах ном бэдг юм уу те? гэдэг яг хүн яг тэр үед яг тийшээгээл очдөг байх. Тэгэхээр яста яг л өөрөө жийл дээр сүнсээ олж авах гэж бодож байна хүмүүсийг тийм. Бэлэн байхгүй юу гэдэг чинь эргээд энэ орууд дэлхий дээр сервис өндөр хөгжсөн шүү дээ. Сервисийн бид нар консюмер хэрэглэгч нар болцсон байхгүй тийм. Тэгээд донк гэж мөнгөөр карта уншуулангууд донк гэж нэг хүн намайг авардаг систем рүү орчод байна шүү дээ. Тэгэхээр эн чинь л өөрөө мухар сүсэг болчиход байгаа маа нэг талд. Сахар мухар сүсэг тий. За маш сонирхолтой сэдвээр нээлттэй ярьсан энэ маш их баярлалаа.
За маа нэвтрүүлгийн ивент итгэгч New Origin гэдэг брэнд байгаа. За энэ брендийн далайн бэлчил биетнээс гаргаж авсан омега 3. Тэгээд энэ хоол задлагч фермент юм билээ. Тэгэхээр хоол эзнийхаа дараа эхлээд үзээрэй. За тэгээд омега 3-ыг судалж үзсэн чинь юу биш вэ? Мухар сүв биш үү? Яаж хөвийн хэрэгтэй байлээ гэж. Та бүхний өнөөдөр маргааш бүрт бид хамт орших болно. New Origin. Бидний итгэл биднийг хамгаалж чадна. Харин сохор итгэл бол биднийг бас хорж чаддаг лээ. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд та өөртөө яагаад итгэж байна вэ гэсэн асуултыг өөрөөсөө асуугаад үзээрэй. За нэвтрүүлгийн ивэнтгч Солонгосын алдарт New Origin брэнд байла. Дараагийн дугаараар дахин уулзтлаа. Баярлалаа.